Компьютер програм дээр хүмүүс яаж ажилладаг юм болоо? Вебсайтыг цахим хуудсыг хүмүүс яаж хийдэг юм болоо? Гар утсан дээр бидний тоглодог аппликейшн хэрэглүүрүүдийг яаж хийдэг юм болоо? Хэрвээ энэ талаар мэдхийг хүсэж байвал та бичлэгээ дуустал үзээрэй. Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралыг Монголдо гэсэн урайтай миний суваг та бүхэн тавтай морил. Өнөөдрийн бичлэгт маань орж ирж байгаа та бүхэндээ баярлалаа. Хэрвээ та нар шинээр ирсэн бол намайг 50 гэдэг. Би ээж эхнэр чөлөө цагаараа амжилтанд хүрэхийг хүсэж байгаа. Та бүхэн шиг хүмүүст өөрийнхөө бичлэгийг хүргэж та бүхэндээ урам зориг өгч амжилтанд хүрээсэй гэж бодож энэхүү бичлэгүүдээ хийдэг байгаа. Хэрвээ та бүхэн бас мэдэхгүй байгаа бол би энэ суваг дээрээ 50-аас гээд суваг дээрээ бичлэгээ монголоор хийдэг. Тэгээд 7 гээд суваг дээрээ бичлэгүүдээ англиар татаж хийдэг байгаа. Гэхдээ энэ бичлэгийг би англиар бол одоохондоо татаж хийхгүй гэж бодож байна. Яагаад вэ гэхээр би зөвхөн монголчуудаа зориулж одоо энэ бичлэгийг бол хийж байгаа юм. За гар утас энэ дээр байдаг хэрэглүүрүүдийг яаж хийдэг вэ гэж байна тий. Эсвэл бол цахим хуудсыг одоо яаж хийдэг вэ? Ер нь энэ компьютер дээр одоо хийдэг тий бүх одоо програмуудыг яаж хийдэг юм болоо? Энэ бүгдийг хийж сурахын тулд та бүхэн код бичиж сурах хэрэгтэй. Хэрвээ код бичиж сурах талаар бас сайн мэдэхгүй байгаа бол би энэ Fantasyman гэдэг энэ залуу өөрийнхөө одоо мэдсэн сурснаа бусдад надтай адилхан хуваалцаад байж идэг юм байна лээ. Энэ залууг би анх яаж мэдэж авсан бэ гэхээр миний нэг бичлэг дээр сэтгэлдээ бичиж үлдээгээд тэгээд би сугийг нь орж сонирхоод ерөн сэтгэл бичиж үлдээж байгаа хүмүүсийн сувгуудыг би бас заримдаа орж хардаг юм л та. Яагаад вэ гэхээр одоо би одоогийн залуус юу сонирхож байна, ямар хүсэл мөрөөдөлтэй тэмүүлэлтэй байна гэдгийг би сонирхох дуртай. Энэ залууд гэсэн компьютерийн яаж код бичиж сурах вэ? Python хэл, одоо компьютерийн JavaScript гээд өөрийнхөө одоо энэ яг мэрэгжлийн төвшөнд бол явж ийнэ гэж би бол харж байгаа. Би өөрөө бас компьютер програмын чиглэлээр бол сонирхдогч бас яг хизээч бол өөрөө бол яг сууж одоо хичээллэж үзээгүй. Тэгэхээр хэрвээ та бүхэн энэ мэрэгжлийг одоо сонирхож байгаа бол компьютер програмын чиглэлийг сонирхож байгаа бол Fantasyman-ы зургийг одоо сугийг бас орж үзээрэй. Миний хувьд нэг анхаарал татсан хичээл нь юу вэ гэхээр кибер аюулгүй байдлыг одоо талаарх мэдээллүүд тэгээд одоо Windows одоо компьютер дээр ажиллаж сурахдаа юуг анхаарах вэ гэх мэтчилсэн энэ хэрэгтэй мэдээллүүд байгаад нь би их баярлж байна. Тэгээд хүмүүст хэрэгтэй мэдээллийг ингээд өөрийнхөө мэдээж чаддгийг ингээ хүмүүстэй хуваалцаж байгаад би бас маш их баяртай байна. Хүмүүст хэрэгтэй юм хийж өөрсдийнхөө эрдэм сурсан зүйлээ хуваалцна гэдгийг бол миний хувьд лаа асаагаад тий тэр лаанаасаа эргээгээд мянган лаг асаахтай адилхан өөрийнхөө бодол санааг ингээ бусдтай хуваалцаж байгаад би маш баяртай байна. Яагаад ингээ компьютерийн чиглэлээр гар утасны хэрэглүүрийг хийж сурах вэ? Яагаад энэ цахим хуудсыг хийж сурах ёстой юм бэ гэж бодож иж магадгүй та бүхэн хэрвээ Minecraft гэдэг тоглоомыг тоглодог бол та бүхэн код бичих талаар бол ерөнхий суур ойлголтуудыг бол авчихсан гэсэн үг. Гэхдээ Fantasyman бас хэлжсэн математикийн суурьтай сайн байх хэрэгтэй гэдэг. Ер нь ирээдүйн чиг хандлагуудыг та бүхэн анзарч байгаах бүх зүйл компьютер автоматчилсан тэгээд хэрэглүүрүүд бидний амьдралд эргэн тойронд байнга хэрэглэгдэж байна. Ажил дээр гараад эсвэл бол зүгээр багш болёо гэхэд л хүртэл ухаалаг самбартай байж болно. Эсвэл бол би ч гэсэн энэ бичлэгийг хийхин тулд тодорхой хэмжээний компьютер хэрэглүүрийг ашиглаж ингэж та бүхэндээ хичээлээ бичлэгүүдээ хүргэж байгаа яг хичээлээ гэхэд миний хувьд бол яг хичээл бол одоохонд хийхгүй байгаа. Гэхдээ ерөнхийдөө та бүхэндээ урам зориг өгж өөр бас та нартай гоё хэрэгтэй компьютерийн кодчлалын талаар хичээл заадаг монгол хүмүүс юм уу? Монгол программистуудын тэм хичээлүүд байдаг бол сэтгэлдээр доор бичиж үлдээгээрэй. Хэрвээ тэгэх юм бол код сонирхож байгаа залуус эмэгтэйчүүд энэ бүх сувгуудаар нь бас орж зочилж өөрсдийгөө хөгжүүлэх байхаа гэж бодож байна. Ерөнхийдөө бид нөр өөрөө өөрсдөө
бүтээгөө бол байнга хөгжүүлж авах хэрэгтэй. Ирээдүйн одоо мэргэжлийн чиг хандлагууд бол автоматчлал болоо одоо эргэн тойронд бол компьютертэй бол зайлшгүй бид нэр ажиллаж амьдран. Тэгэхээр компьютертэй бид нэр гар утастай бид нэр байнга одоо ч гэсэн харьцаж байгаа учраас мэдээжээр кодлоо сурчих юм бол тэр энэ компьютерийн хэлийг одоо сурах юм бол амжилтанд бас хүрэхэд илүү төхөн байх юм болов уу гэж би бодож байна. Програм одоо энэ кодол сурснаар хүмүүс цахим орчинд өөрсдөө бас ингэж гоё бүтээлчээр хандаж сурдаг гэж байгаа. Тэгээд дээрэс нь одоо бусадтай хамтарч ажиллах сурдаг гэж байгаа. Нэг програм, нэг одоо хэрэглүүрийг хийхэд маш олон хүмүүс хамтарч ажиллаж дэлхийн өнцөг булган бүрээс цахим орчинд хамтарч ажиллаж байгаа. Яг энэ YouTube-тэй ч гэсэн адилхан маш олон одоо хүмүүс өөрсдийнхөө чиглэлээр янз бүрийн хэлээр бол бичдэг байгаа. Тэгээд үнгүү одоо програм хангамж кодын хичээлүүд бол энэ тэнгээр бол байдаг. Код C.org гэж бас байдаг юм байлээ. EDX-ээр бас компьютерийн програмын эхний хичээлүүдийг бас зааж өгдөг. EDX гэдээ байгаа ш. EDX.com гэх мэтчлэн. За тэгээд та бүхэн хэрвээ кодлж бичих одоо сонирхолтой байгаа бол эсвэл та нар мэргэжлийн код чин гэх юм уу? Програм хангамжин дээр ажилладаг тийм мэргэжлэр та нар сурж байгаа бол надад бас мэдээлэл өгөөрэй. Миний хувьд бол энэ бүгд шин. Гэхдээ хүмүүст хэрэгтэй мэдээллийг ингээд түгэж байгаа залуусыг харахад миний хувьд бас залуучуудаараа, монголчуудаараа хойч үеэрээ гоё бахархах сэтгэл төрж байна. За ингээд 50 амьдралыг Монголда өнөөдрийн шилдэг сэтгэл энд байна. За тэгээд та бүхэн өөрсдөө өөрийнхөө хой зайны эзэн юм шүү. Гол нь өөрсдийнхөө тавьсан зорилго зорилтын төлөө өдөр болгон хичээж, ажиллаж, чармааж зүтгэж агаарай. 50 амьдралыг Монголда дараа уулзлаа баяртай. Хэрвээ та өөрийнхөө амьдралын эзэн, өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж чадна гэж бодож байгаа бол миний бүтээгдэхүүнүүдийг Америк дахь цахим дэлгүүрээс сонирхож аваарай. Үгийг subscribe улаан товчийг дараад захиалаарай. Тэгээд захиалсныхаа дараа хонхын тавчийг бас асааж дараагийн бичлэг ороход нь мэдэгдэл аваарай. Баярлалаа.